Та нарын ихэнх нь харсан бах. Энэ оны 10 сарын 9-нд Paramount Plus дээр нээлттэй хийх байсан The Legend of Aang: The Last Airbender кино бүтэн хөлбраараа л игдүүлсэн. Энэ кинод насан турсан Aang болон түүний багийнхны шинэ адал явдал гарах байсан. Фэнүүд бид ч бас тэсийн ядан хүлээж байсан. Гэвч үнэхээр харамсалтай зүйл боллоо. Та нарын ихэнх нь цацагдсан клипүүдийг нь үзсэн бах. Гэхдээ асуудал нэг талдаа шийдэгдтэл киноны аль нэг хэсгийг бичлэгээр оруулахгүйгээр зарим зургуудыг нь оруулаад явъя. Бас спойлдохгүй болохоор битгий санаа зовоорой. Угаасаа үссэн үсээг үзмээр байвал интернетээр битүү явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр яг юу болсон талаар товчхон тайлбарлая. Өнгөрсөн амралтын өдөр гив гинэт сошиал медиагаар The Legend of Aang кино имэйлээр алдагдлаа гэх мэдээлэл гарсан. Өөрөөр бол Nickelodeon-оос санамсаргүйгээр бүтэн киног имэйлээр илгээсэн гэж мэдэгдээд байгаа. Гэхдээ яг баттай мэдээлэл гараагүй бөгөөд дотоод ажилтны алдаа юу, үнэхээр хакт уусан уу гэд олон таамаг интернетээр явж байна. Үүнтэй зэрэгцээд киноны хэд хэдэн хэсэг онлайнд тавигдсан. Студийн зүгээс тэр даруй тавигдсан эсвүүдийг устгаж арга хэмжээ авч байсан ч нэгэнт интернетээр ликд болоод тарчихсан зүйлийг зогсооно гэдэг бараг л боломжгүй. Харин тэрхүү тавигдсан эсвүүдийг студийн зүгээс бүрэн дуусаагүй гэж мэдгдсэн ч 4 сарын 13-наас 14 жил чигшүүн өнөөх алдагдсан бүтэн кино маань бүрэн хэрэг интернетээр тарлаа. Хэрвээ чи хүсэх юм бол далайн даримчин болоод татаж аваад үзэж болно гэсэн үг. Би ч гэсэн аль хэдийнэ далаад гараад үзсэн л дээ. Тэгэхгүй бол интернетээр бүрэн спойлдуулах гээд байсан учраас. Мэдээж хаа байсан 6 сарын дараа гарах байсан кино өдийд ликлэгдсэн гэхээр бүрэн болоогүй хөлбөр байх боломжтой. Тийм ч болов гэж бодож байна. Тиймээс аль биесээр гарахт нь дахиад нэг үзэх бах. Гэхдээ бүрэн дуусаагүй байсан ч энэ киног заавал театраар гарах ёстой байсан гэж бодож байна. Өмнө ч тэгж бодож байсан лиг төвлөрийг нь үзсний дараа ч энэ бодол бүр илүү хүчтэй болж байна. Үнэхээр вижюал өөр төвшөнд оцсон байна лээ. Надад бол бүр маш их таалагдсан. Харин уран бүтээлчдийг нь бодоод үзэхээр энэ олон жилийн шаргуу хөдөлмөр ийм үзэсгэлэнтэй юм хийчээд тэр нь зүгээр л лигд болж байгаа гэхээр маш хайран. Нэмээд ийм гоё зурагтай бүтээлийг театрт үзсэн бол ямар гоё байх вэ? Үүнээс болж мэдээж 10 сар гэдэг релиз дэйт өөрчлөгдөх нь ойлгомжтой. Paramount болон Nickelodeon-ы зүгээс одоогоор албан мэдэгдэл хийгээгүй байна. Мэдээж цаанаа бол бүүн асуудал мөрдлөг болж байгаа бах. Ямар ч байсан хин нэгэн хариуцлага хүлээгээд ажилласаа халагдаад асар их өрөнд орох нь ойлгомжтой. Ажилласаа гарах гэснээс энэ бүтээл маань өөрөө кино театраар гарах байсан ч Paramount Plus руу орохоор болсон өөрөө нэг том асуудал байсан. Ер нь ингэж кино нь алдагдаж байгаа нь ч Paramount-ийн алдаа. Тэгэхээр бүр ихнээс нь эхлэе л дээ. Paramount сүүлийн жилүүдэд хэд хэдэн компаниг худалдан авч өөртөө нэгтгсэн. Мэдээж Nickelodeon-ыг Paramount эзэмшдэг нь үүний нэг жишээ. Харин хамгийн ойрын жишээ бол Paramount Warner Bros-ыг худалдаж авахар тохиролцоонд хүрсэн явдал. Үүнээс өмнө мэдээж Skydance Media-тэй нэгдсэн нь хамгийн том хөдөлгөөний нэг байсан. Нарийн ширийн бизнес, мөнгө санхүү ярих юм бол миний мэдлээс хэтэрсэн юм болно. Ямар ч байсан хоёр компани олон жил хамтран ажиллаж байгаад өнгөрсөн жил албан ёсоор нэгдсэн байдаг. Тэгвэл The Legend of Aang-ийг хийж байгаа Avatar студи бол Nickelodeon-ийн нэг хэлтэс гэж ойлгож болно. Avatar franchise-ыг үүсгэсэн Michael Dante DiMartino, Bryan Konietzko-нар тус хэлтсийн креатив захирлаар хамтран ажилладаг. Энэ хүмүүсийн удирдлагаар яг одоо хийгдэж байгаа Avatar Seven Heavens, League болоод буй The Legend of Aang бүрэн хэмжээний кино хийгддэг гэсэн үг. Netflix-ийн live action цувраланх зарлагдахад Michael Dante DiMartino, Bryan Konietzko-нар гүйцэтгэх продюсер болон шоураннераар ажиллахаар босныг зарлаж байсан. Энэ хоёр хүн чинь бидний хайртай франчайзыг хоосон цааснаас ихэж бүтээсэн хүмүүс байхгүй юу? Тиймээс хувьдаа live action-ыг маш их хүлээж байсан. Гэвч энэ хоёр маань live action цувралаас судалгүй нэрээ татсан юм. Гол шалтгаан нь креатив зөрчил гэсэн ч Bryan Konietzko-гийн мэдээлэлд сөрөг бас дэмжлэг үзүүлдэггүй ажлын орчин гэх мэтээр Netflix-ийг баггүй шүүмжлээд амжсан байдаг. Угаасаа live action season-ыг тийм сайн болоогүй шүү дээ. Магадгүй энэ хоёр байсан бол арай өөр байх боломжтой байсан. За тэгээд үүнээс хойш манай хоёр Avatar студио үүсгэн байгуулад дараагийн Avatar-тай холбоотой төслүүдэд эхлүүлсэн юм. Өөрөөр бол Michael Dante DiMartino, Bryan Konietzko-нар Netflix-ийн live action цувралаас гарan байж энэхүү The Legend of Aang-ийг хийх суурь тавигдсан гэсэн үг. Тэгэхээр энэ хоёроос гадна оролцсон өчнөө мундаг уран бүтээлчдийн хувьд олон жилийнх нь хөдөлмөр ингээл үн цэнэгүүгээр цацагдана гэдэг бол үнэхээр хайран. Нөгөө талаасаа The Legend of Aang кино хийгдэж байхад Paramount болон Skydance-нар нэгдсэн. Үүнд мэдээж маш их мөнгө яригдж байгаа. Үүнээсээ болж Nickelodeon-оос эхлээд маш олон охин компаниудтай орон тооны цомгтгол хийсэн байдаг. Энэ ч бас The Legend of Aang-ийн production-д нөлөөсөн гэсэн үг. Маш чухал захирлууд, аниматорууд хүртэл халагдсан талаар мэдээнүүд гарч байсан. Үүнээс болоод The Legend of Aang-ийг кино театраар гарах байсныг шууд өөрсдийн стриминг болох Paramount Plus руу шилжүүлсэн юм. Мэдээж киног театрт гаргахын тулд тодорхой хэмжээний зардал гарна. Маркетинг PR-т ч бас мөнгө гаргана. Paramount-ийн зүгээс энэ бүгдийг хэмнэсэн гэсэн үг. Товчхондоо л уран бүтээлчд нь анханасаа кино театраар гарах кино хийгээд хамаг зүр сэтгэлээ зориулаад ийм үзэсгэлэнтэй анимашн хийсэн чинь том боссууд нь авч хилцэхгүй мөнгөө бодоод шууд стриминг рүү шилжүүлсэн л гэсэн үг. Тэгэхээр ер нь анханасаа л менежментийн алдаатай байсан гэж ойлгож болно. Ямар ч тач албан ёсны мэдээлэл гарах нь бүгдээрээ харж л бай. Release date-ийн хувьд өөрчлөгдөх нь баттай болов гэж бодож байна. Яг албан ёсны хөлбөр нь гарахаар мэдээж дахиж үзнэ.
За тэгээд дахиад хэлье. Уран бүтээлчд нь бүр үнэхээр харамсалтай. Та нар ч бас хэрвээ олоод үзсэн бол бусдыгаа хүндлээд, бас уран бүтээлчдийг нь хүндлээд, цаашаа тараахгүй, бусдыгаа спойлохгүй байгаарай гэж хүсэж байна. За тэгээд бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн манай сувгийг дэмжих хүсвэл доор гарч байгаа дансаар донешн нэлгэх боломжтой. Дараагийн бичлэгээр уулзцгаая.